сайхан урьдчиж гин үү? За урьдчилан минь таймаар. Зарим ирсэнд баярлалаа. За урьдчилан бас баярлалаа. За тэгэхээр урлагийнхаа талаар танилцуулъя хоёул үзэгчтэй. Өнөөдөр бүтээлч монголчууд гэдэг үзэл хийзээс олон жил дараалал хийж байгаа нэвтрүүлэгт манаас зочноор орж байгаад маш их баярлалаа. Тэгэхээр урлагаа хоёулаа нэг төрөнд үзэгчтэй танилцуулаад за яг урлагийн маань гол баримталж байгаа хэрэглэгчдэд хүргэж байгаа бүтээлмүүд маань юун дээр оршиж ийн гэдгийг эхлэе тийм. За маш их баярлалаа. Би чинь урд өмнө дандаа л дуулчин гэдэг утгаараа уран бүтээлээ танилцуулж байсан бол энэ удаа бас ингэж өөрийн одоо үүсгэн байгуулсан цэцэглэл Монгол дээл хувцсны цэцэглэн уртлагаа танилцуулаад бас өөртөө ч уулзж байгаа нь бас их сонир мэдрэмж төрд юм байна тий. Анх удаа ингэж яг урлагаа танилцуулж ийм бас нэвтрүүлэгт орж үзэж байна. Тэгээд маш их баярлалаа. За манай цэцэглэн урлагийн хамгийн их баримталдаг зүйл гэвэл үрдэн үлдэх өв гэдэг уриатай ажилладаг. Тэгэхээр та одоо 20 жилийн дараа 30 жилийн дараа эмээ өвөө болсныхаа дараа тий хүүхдүүд чинь нэг ээжийн дээл, эмээгийн дээл, өвөөгийн дээл гээд гаргаад өмсөхөд одоо нүүр бардам хадгалагдах одоо тийм үнцнийг бүтээхийн төлөө одоо манай урлагийнхан ажилладаг. Тэгээд хийцлийн хувьд яг Монгол хийцлэл Монгол деталийг эвдэхгүйгээр яг одоо яг үндсэн хэв шинжээр нь хийхийг зорж одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр нөгөө одоо яг бидний дунд аман хэллэгээрээ үлдснээр бол тэрлэг загвартай гэсэн үг үү? Тий, яг л тэрлэг загвартай. Яагаад вэ гэхэлэр би ч анх дуучин болж байхаас их сүлээл өмсдөг байсан тэрлэгнүүдээ одоо дахиж гаргаж ирээл өмсдөг. Ерөөсөө загвар хуучирдгүй. Энэ нь бол хэдэн зуун жил одоо шилмэл болоод олон одоо нийгмийг дамжаад олон цаг агаар те маш олон хүмүүсээр өмсөгдөөд хамгийн одоогоор хэлэх юм бол одоо бест гэхүү те хамгийн шилмэл загвар дээрээ ирсэн гэж ойлгодог. Тийм ч учраас ямар ч цаг хугацаанд ямар ч цаг үед гаргаад өмсөхөд хийц хэлбэр нь хийцлэл нь за хэлбэр дизайн нь ерөөсөө гологдож хоцрогддоггүй. Тэгээ ямар нэгэн за деталийн өөрчлөлт ороод ирэхээр л нэг 2 жилийн дараа гаргаад ирэхэд л өмсгөд нэг тухгойр бол ирсэн байдаг л та ер нь бол тэгэхээр ерөөсөө л үрдээ үлдэх өвийн тухайд бодох юм бол яг үндсэн хийцлэлийг л баримталж явахдаг ийм орлого байна. Тэгэхээр хоёлаа энд байгаас модулд өмсүүлсэн дээлнүүдээ үзэгчтэй харуулъя. Бусад дээлний урлан за тэгээд Монгол хувцсыг бүтээж байгаа олон бас газрууд бий. Тэдгээрээс бас нэг ялгагдах зүйл зүгээр хэрэглэгчийн зүгээс гэдэг юм уу миний зүгээс харахад торгоны хувьд эртний хийт юм шиг тий тод өнгө алга эсвэл бүр нэг юм ууссан өнгө алга мэдээж ганц нэг бол байгалах гэхдээ хээний хувьд гэх юм бол бас арай өөр харагдаад байна тий хээний энэ торгоны тухайд за торгоо бол би өөрөө явж очиж сонгож байрж тэмтэрч өмсөж үзчихэж сонгодог. За ер нь яг өөрөө чинь анзаарсанчлан яг байгалийн өнгийг эрхэмлдэг. Ер нь бол тэрлэг хувцас өмсдөг хүмүүс бол за түүхэд орго гэхээр мэддэг. За тэрлэг хувцас сонирхдаг хүмүүст бас санал болгомоор санагддаг. Тийм ч учраас ер нь манай урлан бол түүхэд торг болон өөрийн нэрийн торг гэсэн ийм хоёр сонголтоор мөн даав гэсэн ийм гурван сонголтоос сонголт хийлгэж байгаа. За тэгэхээр энэ бол түүхэд торг. За түүхэд торг гэдэг нь яадаг юм бэ гэхлээр хятадын урт хэсэгт за жилийн нэг 2-3 сард л
хийгдэх боломжтой. Яг хагас боловсруулсан хүр хорхоон утсыг одоо дахиж боловсруулалтанд орохгүйгээр хагас боловсруулсан учраас түүхэд орох гэж нэрлэдэг байгаа. За энэ будгийг бол яг байгалийн яг наранд хатааж олон дахин барлаж буюу нөгөө барлаж хийх гэдгийг мэддэг штэ. Нэг их гаргаал тэрэн дээр нь дараал тэр будгийг гаргадаг. Яг тэгж барлаж хийгддгээрээ эрүүл мэндэд хамгийн чухал тэгээд амьсгалдаг торог. Өмсөд эцгүүл маш гоё хөнгөн. За тэгээд энэ өнгөний уусалтыг бол одоо түүхий торгон дээр бол үнэхээр бас биширдэг. Үнэхээр хайрладаг. Эндээс хаяа нэг торог загчхаараа үзүүр хэсэг дээр нь ингээд эний чинь гадаа хатаадаг байхгүй юу. Тэгэхээр яг юм энгээрээ нилээ юм хадаасны хоромтой. За зарим энэ будаг чинь бороо орсон үед ингээд бусад өнгөрүүгөө ингээд уусах. Тэгээ энэ ер нь маш их технологийн бүр үед дамжсан ийм одоо үед дамжсан торгоны өв байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр маш нарийн технологиг, цаг агарын нөхцөлийг харан байж хийдэг ийм сайхан одоо яг энэ урлагийн бүтээл болж ирдэг учраас бас энэ түүхий торгондоо хайртай байдаг. Арчилгааны хувьд яадаг вэ? За арчилгааны хувьд яг үнэ арчилгааны хувьд норхот агшихгүй. Энэ ерөөсөө халуун газар, халуун оронд зориулагдаж хийгдсэн учраас хөнгөн байгаа. За тэр агаар салхи нэвтрүүлж байгаа. За тэр бороонд норлоо гэхэд агшихгүй. За 100% хүр хорхоон торог бол бороонд норход агшдаг. Тэгэхээр торгоны хэрэглээг мэддэг хүмүүс бол торгоны хэрэглээг бас хүмүүс мэддэг байх хэрэгтэй гэж боддог. Энэ бол тансаг хэрэглээ шүү гэдгийг ойлгож бас торготой харьцах хэрэгтэй. Тэр торгоноос хамаарат насжилт бас яваад байна давхар тий. Тэгээ үнц нь явж байгаа. Ерөөсөө л хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш ухамсарт хүн төрөлхтөн үүсээд өөрийнхөө биеийн гадуур одоо нөмөрдөг зүйл хийж өмсдөг болсон байгаа. За энэ нь болохоор халуунд арай сэрүүхэн байх, за хүүтэнд дулаахан байх одоо температурын нөлөөнөөс болоод за тийм хувцас хэрэглүүд хийж гисэн байна. За овг үүсээд ирэхээрээ нөгөө овгийн ахлагч маань бусдаасаа нэг ялгаатай байх хувцас хэрэглэлийн хувьд болж хувирсан байгаа. Тэгэхээр нийгмийн шаардлага дээр шууд тулгуурласан байна л да. Тэгэхээр одоо бусдаасаа өөр байхын тулд өөр хээ болон өөр өнгө, өөр материал ашигладаг болсон. За тэгэл түүнээс үүсэл ер нь энэ бол өөрийгөө илэрхийлэмж, өөрийгөө хүндэлж байгаа, өөрийн мэдрэмжийг бас одоо хүмүүст ойлгуулж байгаа. Бас нэг юм нийгмийн харилцааны бас өөрийгөө илэрхийлэмж болж бүр юм соёл болтлоо хөгжсөн байна л да. Тэгэхээр энийг иж бүрэн цогцоор нь бас энийг яг ингэж ийм байсан юм байлээ. Энийг өв уламжлалыг хадгалж авахын тулд гээд нэлээд судалгаа хийсэн баг тий. Энэ бол булган хатан малгай байна. За ер нь жилдээ нэг үндэстнийхээ нэг хатан ноён үндэстний дээл хувцсуудыг нэг бүхлээр нь урлаж тавихынсан гэсэн мөрөөдөлтэй. Тэгэхээр энэ жилийн маань хатан одоо Монгол хатан хувцсыг урлаад одоо чимэг зөвлөлтөн дээрээ явж байна. Ерөнхий бие маань босоод явагдаж байна. За тэгэхээр энэ хатан мөрний тухай ярихад бол би бол энэ хатан мөрнийхөө гаргалгаан дээр маш их сэтгэл хангалуун байгаа. Ер нь хатан мөрийг бас нэг иймэрхүү гаргаж явах юм бол бас гайгүй сайн ойдолч юм байх шүү гэж өөрийгөө бодох бах гэж боддог. Ойдолчдын Монгол одоо ойдолчдын өөрийгөө бас урд үе болон одоо мэдлэг мэдээлэл бүх юмыг үүнд одоо шингээж ойдог учраас хатан мөрийг гаргадаг хүн бол бас их нэлээд ажиг ойдолчинд орно гэж боддог. Тэгэхээр жилдээ нэг үндэстэй ясныхаа хувцсыг нэг урлаа тавьчих гэсэн гэж боддог. Зорилтын маань дээл энд бэлэн харагдаж байна. За энэ бол 32 ширээстэй малгай. За энэ бол 16 ширээстэй. Одоо энэ дотор энэ ширээс нь 16 ширээстэй. Энэ бол 32 ширээстэй. Бас хатан малгай. За энэ дээр бол ерөнхий өдөр тутамдаа өмсөхөд
илүү зохимжтой. Одоо ч гэсэн би уран бүтээл болон олон тоглолтууд дээр энэ малгайхаа өмсдөг. Олон хүмүүст бас санал болгож байгаа. За ийм малгай. За энэ бол ялам торго гэж байгаа. За энэ түүхий торго. За түүхий торго шиг түүхий эдээ, түүхий торго хийдэг түүхий эдээ ялам модны одоо навчин дээр байлгаж одоо юм гялтахаар өнгө авдаг. За улам юм юу хөнгөн байлгадаг тэр гой шинж чанарууд тэр модны навч өрнөөс өрөнд одоо химийн уралд оруулж одоо дээр нь хатааснаар уг модны үнэр болон тэр энэ хүр хархааг маш гоё болгодог. Байгалийн өөрийн тэр нөгөө шинж чанарыг л нэг гэсэн торгон чингээж байгаа. Торгон чингээж байгаа гэсэн үг тийм байгалийн өөрийнх нь гоё зүйлийг торгон чингээсэн. Тэгэхээр энэ бол ялан модны торго. Энэ бол бас нэлээд ач холбогдолтой бас ерөн дээл хувцыг өмсдөг хүмүүсийг бас өмсөд үзээсэй гэж бас боддог. Байгаль чинь өөрөө хүнтэйгээ хамгийн ойр зохицолтой зүйл шүү дээ амтэй. Тэгэхээр ингээд энийг өмснө гэдэг бол бас нилээдгүй таашаалтай байх нь. Яг үнэ тий. Өөрөө өөртөө тэр таашаалыг мэдрэнэ. За танаа яг брендийн торго маань. За би одоо өмсцэн зогсож байна. За манайх өөрийн брендийн лого буюу таних тэмдэг за хийгээ зохиолгоод одоогийн байдлаар нэг 10 өнгийн торго үйлдвэрлүүлж авчирсан байна. За 100% хүр архагаар өөрийн нэрийн торгоо гаргасан тохиолдол ер нь маш цөөхөн. Ер нь өөр хүмүүс одоо ер нь үйлдвэрлэгч орны хийсэн хээгэл бид худалдаж авдаг болохоос биш өөртөө 100% хүр орхоо дээр хүр орхоон утсаар нэхүүлж авчирна гэдэг бол бас анхаагчдын нэг баха гэж бодож байна. Тэгэхээр энэ бол чамгүй хөдөлмөр байсан. Анх юм ойж эхлэхээсээ хэсвлэл мөрөөдөл маань байсан. Тэгээд энэ мөрөөдөл маань биелсэн. Яг өнөөдөр өмсөө зогсож байгаа. Энэ бас баяртай үед маань ирж үзэгч олонтой хуваалцуулж, танилцуулж байгаад маш их баяртай байна. За монголчууд ч гэсэн одоогоороо хэрэгжилж байгаа за тамга гэж нэрлэдэг тийм энэ бол манай бараг тэр ургийн одоо таних тэмдэг болж үлдсэн байдаг. Тэгэхээр одоогоор бол манай энэ урлангийн логог уйл тамга гэж бас хэлж болдог. За дүр дүрслэлийн хувьд тайлбарлаж хэлэх юм бол за 3 цагт тийм энэ одоо ертөнцийн 3 цагт бат бэх байхын тухайд тасралтгүй үргэлжлэхийн тухайд үргэлж хөдөлгөөнтэй бие биенээсээ хамааралтай байхын тухайд за тэгээд сайн сайхан бүхнийг цуглуулад эргүүлээд түгээхийн тухайд зөвхөн ингээд минийх зөвхөн манайх гэдэг ч юм уу тэр утга агуулга биш. Одоо Монгол дээл хувцсаг Монгол өв соёлыг бид өөртөө улам сайн судлаж өөртөө хэрэглээд эргүүлж одоо бусад дэлхийн дахинд одоо түгэх энэ алтан наранд ивээгдэх гэдэг энэ агуулгуудыг шингээж бодож цэцгэлэн урлангийнхаа таних тэмдгийг бүтээж ийсэн. Тэгээд энэ одоо хэн дээр харагдаж байна. Цэцгэлэн урлангийнхаа таних тэмдгийг дөрөв тийш нь харуулад бүх хээнүүд маань нэг нэгнээсээ холбоо хамааралтай бүтсэн байгаа. Энэ бол тасралтгүй үргэлжлэхийн бэлэгдлээ. За энэ хээг Европ болон Аз хээтэй хослуулсан. За энийг Аз хээ гэх юм бол одоо энэ дүр дүрслэлийг бас Европууд их ашигладаг байсан, баруунууд их ашигладаг байсан хээ. За торгоны замаар дамжуулаад за баруунууд торгыг маш ихээр хэрэглэдэг болсон. За үүнтэй холбоотойгоор баруунуудын хэрэглэдэг хээг үйлдвэрлэгч орон одоо шингээж үйлдвэрлэдэг болсон. Тэгэхээр соёлын юм солилцоо явагдсан. Тэгэхээр Төв Азууд байгаа манай яг торгоны замдаар байдаг байсан манай монголчууд бол яг бүгдийг хэрэгжилж чаддаг.
авдаг байсан. Тэгэхээр энэ шинж чанарыг ашиглаад бас одоогийн хэрэглэгчдийн таашаалд нийцгүүц торог бүтээж үйлдвэрлэх нь чухал гэж бодсон учраас ийм өөрөөсөө хамаарал бүхий хийг зохиож хэрэглэгч олонтой өргөн барьж байна. Тэгэхээр орж ирж ихэд яалтчгүй нүдэнд тусч байгаа зүйл бол энэ лого бүхий хэрэглэлүүд байсан. За даа ялангуяа тэр товчнууд байлаа. Мөн эмэгтэйчүүдэд зориулсан эмэг байлаа. Гоёл зүсгэлүүд байлаа. Тэгээд эн чин логоны биш дээ гэд ингээ харж байгаа тий. Тэгэхээр магадгүй энэ лого одоо таны хэлсэн шиг олон утга бүхийг агуулсан энэ дүрслэл дэлхийд бас танигдж мөнгөх болтугай. Баярлалаа. За эрэгтэйч бай, эмэгтэйч бай энэ дүр дүрслэлийг ашиглаж болох үз таних тэмдэгтэй байх хэрэгтэй байна гэж бодож бас энэ хийгээ дүр дүрслэлээ зохиосон. Тэгэхээр энэ бол өмнө говийн ман чулуугаар шигтгэсэн. За гуйлаар уран дархнаар хэлгсэн ийм бүс байна. За манай энэ эрэгтэй бүс бол мөн шүрээр хийгддэг. Ерөөсөө энэ цэцэглэн урлангаас гарч байгаа бүтээл болгон жинхэнэ амьд байгуулдах байгалийн үндэсний бүгдийг шингээсэн байх нь чухлаа гэдэг үүднээс урчуудтайгаа би чинь бас нэлээд ярилцаж үр дүнтэй зүйлсүүдийг хийхийг зорилго. Энэ материалын хувьд бол энэ баг өвгийн байтугай үлдэх юм биш. Өвөгийн цүнх гэдэг шиг л яг үнэ. Энэ бол шүрэн шигтгээ те эмэгтэй арал байна. Гуйл арал. За манайх бол арьсаар болон торгоор өөрийн энэ торгоороо бас бүсээ захиалаад хийлгээд авах боломжтой. Арлуудын хувьд 2-3 төрлийн арал байгаа. Мөн тэнцээ мөнгөөр хийгддэг арлууд бас байгаа. Ер нь энэ гуйлан арал бол өдөр тутмын болон их ганган биш бай гэж бодсон хүмүүст их энгийн харагдъя гэж бодсон хүмүүст ер нь санал болгох хэрэгтэй. За энэгээр бол ингээд манай түүхэд торгонууд дар хийгдсэн дээлнүүд байна. Би бас чамайг нэг өмсөд үзээсэй гэж бодож байна. Хүмүүстэй бас ийм хүү хэдэн биш. Just нилээх дээл өмсдөг. Тэгэхээр ер нь дээл хувцас өмсөхөд ер нь ямар байдаг вэ гэдгийг мэддэг. Маш олон газрууд ер нь айл өрх бүрэл өөрсдийн хийцлэр дээл хувцас хийдэг. Манайч гэсэн тийм л айд байсан. Ээжимээ маань дээлээ оёол хажууд нь бид тусалж дэмжиж суудаг байсан. Тэгээд одоо ингэж өөрсдийнхөө бас ур чадварыг нэмэгдүүлээд олон зүйлийг бас анзаарсны үндсэн дээр бас өөрсдийн зорилгыг биелүүлээд өөрийн их урамтай ягчтайгаа хамтраад энэ урлагаа нэгээд ажилуулад явж байна. Ер нь хийц болон биений суултал хамгийн чухал байдаг. Тэгэхээр бөөрөнхий захны залгаас гэдэг бол Монгол дээлний хамгийн чухал үзүүлэлтүүд. За тэгэл дээр нь наалттай, тэгэл товч эмжээр гээд ер нь харахад хүн бүхэн дээл хийдэг юм шиг боловч эн чинь маш их том технологи явагдчихдаг. Энэ бол одоо манай бас урлангийн лого бүхэн Монгол хотол. За мэдээж ахуйд хэрэглэгддэг байх хэвээр хийсэн бүтээлүүд маань тий. Тэгэхээр бас магадгүй төрийн арайчуд нарийнхнаар хийлгэж магадгүй. Тэгтээ хэн ч хараад энийг ингээд хэлбэр хийцэн өөрчилсөн байна гэж биш. Ер нь ахуйдаа хэрэглэхэд илүү эвтэйхэн болгох, төхөн болгох зорилгоор маш бага хэмжээний деталийн өөрчлөлтүүдийг бас үндсэн хэв шинжил алдагдаагүй. Үндсэн хэв шинжил алдагдаагүй. Бие тухтай байх. Цэцэглэн урлангийн бас онцлог хийцлэл бас байх ёстой гэж үздэг. За энэгээр бол эрэхтэй ерөнхийдөө даун тэрлэгүүдийг санал болгодог. За энэгээр түүхий торгон тэрлэгнүүд маань байна. За цэцэглэн урлангийн лого бүхий торгонууд энэгээр байна. За бүсгүйчүүдтэй уужиг бас санал болгож байгаа. Ер нь бол их олон өнгө холихгүйгээр маш цэвэрхэн байхыг боддог. За тэгэхээр
юпхэн дээрч, жинсэн өмдөн дээрч, одоо эртүүзэн дээрч те ямар ч тэрлэгэн дээрээ гээд ямар ч одоо зүйлтэй уусч болохоор өнгөний сонголтыг бас санал болгох нь зөв. Ер нь нэг хувцсыг олон төрлөөр, олон нөхцөл байдалд өмсөж болохоор хийлгэж явах нь чухал санагддаг. Тэгэхгүй ганцхан баярт зориулаад хийлгэчихээр тэнцээ нэг эвхэстэл байж идэг. Тэгэл хэдэн жилийн дараа энийг өмсөхгүй маяг шиг гэл орхичдаг. Тийм биш. Нэг баяр болохоор л тэрийг өмсчихийгээл гаргаад өмсчдэг бас сонголтуудынхаа нэг байгаасаа гэж боддог. Тэгэхээр нэгсэндээ цэцэглэн урлагийн маань бүтээлүүд зөвхөн баяр ёслолоор гэлтгүүгээр за ер нь өдөр тутамдаа бас хэрэгжилж тав тухтай байх үүднээс тэрийг бодож хийж гин гэсэн үг. Сүүлийн жилүүдэд нилээдгүй бас хүмүүс маань зөвхөн баяр ёслол гэлтгүүгээр Монгол дийл хувцаа ер нь бол өмсдөг болсон байна. За тэгээд зарим нэг бас нэг зүйлийг анзарж байхад хийцийн маань өөр болгоод байна тийм. Ер нь бол нилээ эвдэж байна. За тэгээд яг уу бусад өөр материал ашиглаж байгаа ч гэсэндээ тухайн хэв шинж үндсэн утга маань алдагдаад бас явчихж байгаа юм болов тэр талаараа тийм. Тэгэхээр яг цэцэглэн урлагийн гол баримталж байгаа нь бол яг л дээр үед эрт үеэс өмсөж ирсэн тэр тэрлэг Монгол дээл загварыг бол үндсэн утгын агуулгыг алдагдуулахгүйгээр дээл малгай бүс за тэгээд хантаа золоод дээр нэмээд гоёл зүсгэл. За тэгээ одоо тэр даалганы утгыг бас онцлуулах байна. Тийм. Ер нь бол өдөр тутамдаа болон ажилдаа явахдаа өмсөх зорилттой байгаасаа гэж бодож ер нь манай эмээгийн дээлнүүд гэл маш богинохон дээлнүүд их байдаг гэсэн. Жоохон урттаа байдаг тийм Монгол дээлийг өмсгөхөд. За хормойг нь илүү бага болгоод за энэ кашмирын тэрлэгнүүд бас гардаг. За энэ бол энэ одоо тэрлэгний хэлбэр хийцээр манад байгаа торгоноос сонгоод бас одоо хийлгэж болно. За саяны өөрөө чи ярьдаг хэлбэр хийцлийн хувьд өөрчлөгдөд байна уу гэхээр яг энэ нэг дуучинтай яг адилхан санагддаг. Яг хэлбэр хийцээрээ хийдэг хүмүүс байхад орчин үеийн залуустаа бас чиглэл зохицуулж хийдэг хүмүүс нь бас байсан зөв гэж боддог. Тэгэхээр яг үнэхээр бас одоо нэг захын доош нь харуулаад хийчихгүй л бол тий бас нэг юм бидний чинь бас нэг ёс зүй гэж юм байдаг тийм ээ. Тэднийг л алдагдуулахгүй бол ерөнхий деталуудыг Европ хувцсны эсгүүртээ шингээгээд хийх нь бол надад бас зүгээр санаг тий зөв гэж боддог тий. Тэгэхээр яг үндсэн өнөөдөр би үндсэн хэв шинжээрээ хувцлаа гэж бодсон үедээ яг үндсэн хэв шинжтэй хувцаа мэддэг байх нь хамгийн чухал. Тэрийг ч мэдэхгүй бас дэндүү холилдоод байх нь бас учир дутагдaltaй байх л та. За энэгээр бол миний Эрдэнэсийн арал маань байна л да. Би энэ хэсэгтээ бас хайртай. За ингээд арьсны сонголтууд байна. Манай материалыг сонгоод эндээс бас бүснийхээ материалыг сонгож авч болно. За бүсний арлын хувьд бол за энэ арлыг өөрөө яг зураад дархнаараа анх хийлгэжсэн. Миний хамгийн анхны зүүсэн чинь 3 жилийн өмнө би хамгийн анх зүүжсэн. Тэгээд цэцэглэн урлан дээрээ үргэлжлүүлэн хийгээд явж байгаа. За уран дархнаар хийлгэхэд гар хийц болон үйлдвэр их гэдэг хоёр англи байдаг. Тэгэхээр алийг ч сонирхдаг хүн байж болно. Тэгээд цаг хугацааны хувьд бас биднэрт өөр байдаг учраас манай цэцэглэн урлан хоёулангийг хослуулдаг. За тэгэхээр энэ арлаа одоо энэ үйлдвэрийн аргаар буюу за мөнгийг алттаад шүүр номинтой за мөн сувдан ийм сүлжээсэн гоёлтой ийм арал. За тэгээд энэ одоо би өөртөө бол энэ хээг өөрөө ойж бүсэлдэг. Тэгэхээр бас олон хүмүүс асуудаг учраас бас урлан дээрээ ингэж урчуудаар хоёулж тавьсан. Зүү ороосон. Зүү ороочтой арьсан дээр зүү ороож байсан. Ийм бүс байна. За даллагын утга гэвэл мэдээж ингээд манай цэцэглэн урлантай өөрийн гэсэн урлантай гэхээр юм ойдог бүсгүүчүүд маань танай дээр
хийсэн бүтээсэн зүйлээ тавьж борлуулж болох уу гэж маш ханддаг. За энэ олон хандлтуудад бас бүгдэнд нь тусмаар байдаг өвч бас манай энэ чинь жижигхэн газар хаацтай тий. Тэгэхээр чадхынхаа хэмжээгээр бас урчуудынхаа хийсэн зүйлсүүдийг бас тавих туртай. Бас мэдээж эн чинь манай урлагаар худалдаалагдж байгаа учраас чанарын хувьд хийцлийн урын хувьд бас сайн байх хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр энэ дайлан энэ манай дайлангууд байхгүй. Энэ хоёр даллганы ут болон энэ залааны 8 дахил бол бас сайхан болсон гэж бодож байгаа. Тэгээд энд ер нь хүмүүс тэгдэг штэ. Хаана байдгийн бол гэд би яг үндэ бас Европ хувцсны гой дэлгүүр хаана гэдгийг сайн мэддэггүй. Ерөөсөө зав гардгүй. Энэ олон дэлгүүрийн хаана юу нэдэм бол гэд ерөөсөө олж чаддгүй. Тэгэхээр яг хөө зориод ирсэн хүн нэг дороос бүгдийг нь аваад гарч байвал бас цаг хугацааны хувьд мэдээж хүн бүхэн завгүй ингэж явдаг учраас цаг хугацааны хувьд хэмнэхэн чухал санагддаг. Энэ бол Монгол хатны олдураас олдсон түүхийн одоо их сурвалжтай. За энэ ерөнхий дүрслэл нь бол түүхийн одоо монголчууд 8-9-р зууны үед хэрэгжилж байсан ийм эмгийг. За одоо энэ жил манай урлагийн сэлгээтэй товчон дээр орж иж байгаа детальтай хослуулж хийсэн. Тэр алтдсан бол энэ бол мөнгөөрөө байгаа. Тэгэхээр бас нэг шин харагдаж байгаа гэх тий. Тэгэхээр бүгд шүрчээ шүрэн за мөнгийг шүртэй за энэ ч оюутай гэх одоо бас нэмэгдэж орж ирнэ. Тэгэхээр бас хэрэглэгчид маань өөрсдөө үнэт чулуу, байгалийн чулуу байх юм бол тэдгээрээс бас санал олгож болох юм шиг дархантай. Тэгэхээр нөгөө цаг хугацааны хувьд хүн болгонтэй тэгэж ажиллахаар цаг хугацааны хувьд жоохон хэцүү болчтой юм билээ. Тэгээд нөгөө чулуу чинь янз энд эндээс авчирсан цаг хугацааны хувьд өөр байдаг учраас чулууд харьцах гэдэг бол ер нь бас нэлийн яригтай хэцүү юм билээ. Яг өөрийнхөө мэдэхгүй сайн яг өөрөө яг хийж байгаа биш болохоор түүнийг сайн мэддэггүй. За энэ болохоор эрэгтэй сэлгээтэй. За шүр мөнгөн товчтой. Ингэр дээр ингэж дээшээ харж ингэж байрлан гэсэн. Эмэгтэйчүүд саран зүүдэг шүү дээ. Тэгэхээр эрчүүд маань бас гангараг гэж бодоод. Манай урлагийн үйлчлүүлэгч нар эрчүүд маш их байдаг. Тэгэхээр бид нарт юу хийж вэ? Бид нар чиний хийж гэнэ л гэдэг. Тэгэхээр тэр одоо эрчүүдтэй зориулаад бас ийм ганган гоё сэлгээтэй товч хийсэн. Товчныхоо энэ хайрцгийг нээх бас дуртай. Яг го Эрдэнсийн сав нээж байгаа юм шиг санагдаад байдаг. За энэ жилийн эрэгтэй болон эмэгтэй сэлгээтэй болон сэлгээгүй товчны загварууд маань байна. За бүгд шүрэн чимэглэлтэй. За энэ бол сэлгээгүй товч ах нь эмэгтэй жижиг байна. За дам мөнгөөрөө бол энэ эмэгтэй товч алтдсан. За энэ бол сэлгээтэй эмэгтэй. За энэ бол сэлгээтэй эрэгтэй. Энэ жилийн шүртэй загварууд маань их гоё ганган гарч байгаа. Тэгэхээр та бүхэн маань дээлний хийцлэл дээр, дээлний деталь дээр өөрчлөлт оруулдаг учраас маш цэвэрхэн хийгээд гангаран дээр нь товчон дээр нь илүү ач холбогдол өгөх юм бол гоё санагддаг. Тийм учраас энэ жилийн загварууд манаас зарим нь бас ирж амжаагүй. Эдгээр торгонуудаас за энэ өнгийн суур өнгийг нь жоох өөр болгоул гэвэл бас мэдээж маш хурдан хугацаанд ч байдаг юм уу эсвэл сонголтуудыг яаж бас хурдан хугацаанд бий болгох боломжтой вэ? Манайх торгонуудаа метрээр нь бол худалдаалдаггүй зөвхөн бүтээл болгож авдаг. Тэгэхээр бид бол яг нэг үн хэлэхээр тэр бол материалынх нь үнэн за хийцнийхээ үнэтэй нийлээд бүтээгдээд гарах үнэ юм байна гэж ойлгох хэрэгтэй. За цэцгэлэн урлагийн маань лого бүхий торгонууд бол 10 өнгийн сонголттой ирсэн байгаа.
Тэгэхээр энэ 10 өнгийг сонгох гэж бас нэлээд ерөн хүүтэн өнгө 7 өнгө гэж хүн хүний онцлог тааруулаад хольж авахыг нэлээд их бодсон. Тэгээд одоо бас өнгө нэмхийг одоо хичээж байна. Тэгэхдээ ямар ч гэсэн энэ 10 өнгөөр энэ 100 энэ 10 өнгөөр явах болно. За түүхэд торгонуудын сонголт маань энэгээр ингэ байна. Энд доотлын дөрвийг нэ түүхэд торго. За түүхэд торго маш их сонин торго байдаг. Яг тэгэхээр нэг одоо урлаандо буюу нэг оролтонд 3 дээлний хэл ирдэг. Тэгэхээр за яг энэ өнгнөөс сонгоё гэд сонготол одоо дээл нь байна. Энэгээр хийлгээ гэтэл манай дээр өнгө нь дууссан байж магадгүй тийм үү. Тэгэхэд дахиад захиалахад өнгөний тоон нь өөр ирэх магадлал маш өндөр байдаг. Нөгөө байгалийн аргаар хийдэг учраас. За мэдээж уран бүтээлч учраас за миний үлэмжийн чанар ном маань Pens миний одоо хамгийн анх гаргаж ирсэн CD энд байна. Тэгэхээр хаагур худалдаалж байгаа гэж асуудаг хүмүүс бас урлагаараа бас дамжуулж уран бүтээлээ өргөж байгаа шүү гэж хэлмээр байна. Монгол улсын гавьяач жүжигчин Бат Цэцэглэн дуучны маань Цэцэглэн урлан дээрээс бүтээлч монголчууд нэвтрүүлэг маань үргэлжлэн хурж байна. Тэгэхээр үзэгч та бүхэндээ танилцуулсан торгонууд маань хэрхэн хэрэглэгчдийн гар дээр бүтээл болон очиж байгаа тэрхүү Цэцэглэн урлангийн арын албанд ажилладаг. За эсгүүрчин ойдлчин дизайнераас ахуулаад Цэцэглэн урлангийн баг хамт олныг танилцуулахаар урдлалууга хамтдаа орцгоё. За энд манай эсгүүрийн хэсэг явагдаж байна. За ер нь 2 давхуртаа урчууд маань суудаг. За ер нь тал нь сууж байгаа. Бусад урчууд маань хийх зүйлээ аваа явцдаг. Тэгээд эндээ нэгтгээд хянаад одоогор манайх ганцхан салбар байгаа учраас эндээ үйл ажиллагаагаа ерөнхий төвлөрдөг газар маань энд байна. За энд манай түүхэд манай одоо нэрийн торгоор эсгүүр явагдаж байна. Манай энэ нэрийн торго бусад зөндөл торго эсгэж байсан. Гэтэ энэ айгу гоё дээлмэр болсон ч гоё хөнгөн эсгэхэд хэмээ ташихгүй гоё торго эсцэн байгаа. Эсгэхэд урамтай. Болсон юм маань ч гэсэн их сайхан л болж байгаа. Тэгээ ер нь материал чухал гэдэг. Тийм учраас эсгэхэд энэ хээнүүд маань ойрхон учраас хээ таарлалтан дээр бас маш амар. За энэ хэмжээнүүд бол хээ таарахгүй гээд маш торго өөр байдаг. Тэгэхээр таарах тухайтад энэ хэмжээнүүдийг маш нарийн өгсөн. За тэгээд ойрхон хээтэй учраас материал маань бага гүйдэг гэсэн үг. Манай нэрийн 100 хөрх хархон торгоо эсгэж байна. Бусад зөндөө торго эсгэж байсан. Энэнийг эсгэхэд бол их аятайхан хэмээ таараад тэр юм болсон оны хөнгөн шингэн их л гоё тааламжтайгаа авж байгаа хүнч тэр захиалж байгаа хүнч тэр биднээс ч гэсэн бүр магтаал их гоё торго энэ даа гэл бүгдээрээ л гоё дуртай байгаа тий үйлчлүүлэгч сая нам сайтай л. За манай данаагч бол яг үйлчлүүлэгчтэй харьцдаг хүн. За манай үйлчлүүлэгч нарт юунд таалагдж байна? За юун дээр анхаармаар байна? Ямар өнгийг илүү их сонирхоод байна гэдэг юм уу те? Бидний анхаарах зүйл болон за баяртай байгаад бүх зүйлийг данаагчээсээ мэдчих авдаг те. Тэгэхээр манай үйлчлүүлэгчтэй харьцдаг хүн маань энд бас захиалга тулгаа зогсож байна. За тэгэхээр бас захиалга яг авдаг хүний хувьд сүүлийн үед одоо дийлийг бол хөгшин хүн л үндэсдэг ч гэдэг юм уу тий хөдөөнийхөө үндэсдэг гэсэн ойлголтыг эвдээд нэлээдгүй олон жилиг бас Монголын хувцсны соёлоос илэрхийлж гарч ирж байна. Тэгэхээр сүүлийн үед ер нь хэдээс хэдэн насныхаа төлхөө дийл үндэсдэг болсон байна. Сүүлийн үед бол ерөнхийдөө насны хязгаарлалт гэхээсээ илүү тий залуучууд маань ерөнхийдөө өв соёлоо
айгу юу яаж доо юуламжилж тэгээд өв соёлоо тээж байгаа учраас насны хязгаар гэхгүй л ерөөсөө Монголд илээ хэрэгжилж байна. Тэгээд ер нь өвгний сонголт дээр бол юу яад хүнд ер нь нэг өнгө хамгийн чухал байдаг учраас манай эсвэрчм бол нэг өвгний сонголтыг айгуу зөв зөвхөстэй хийж өгдөг. Тэгээ манай ер нь урлагийн гол онцлог нь алтан зэрэг эсвэр сайтай учраас хүний бие дээр айгуу гоё сууж өгдөг. Сүүлийн үед нэг дээлч ингээд бүр зөөр ингэдэггүй. Ерөнхийдөө ямар ч хүнд арзмаар нэг биес хэмжээ авч байгаа учраас бие дээр нь айгуу гоё сууж өгдөг. Торгоны хувьд бол энэ түүхий торго ерөнхийдөө тэрэнд болоод ийсэн. Одоо манай өөрийнхөө нэрийн логотой торгыг гаргаснараа энэ торго маань ер нь сүүлийн үед бас энэ одонтой ээжүүд төгсөгчд бол айгуу илүү ирж үйлчлүүлж байгаа. За урлан бол та хэдийг ирнгээд бас нэлээд цэгцсэн. Гэхдээ ингээл маш олон зүйл ийм замраг юм шиг бас харагдаж магадгүй. Ер нь бол бас альва хэрэгжилж байгаа зүйлсүүдээ чөлөөтэй тавьж ээж түүнээсээ авч хэрэгэлдэг учраас ойлгоорой гэж хэлмээр. Тий. За энд суулгах үйл ажиллагаа явагдаж байна. За манайх мөн өөрийн нэрийг энийг авчих уу? За та гаргаад өгч. Ер нь бол оёлын дундуур ингэж утас таслуулах маш дурггүй. За утас таслахаар дахиж ингэж залгаж авах бол яг торгонд бол залгаад айцсан байна гэдэг нь бол шууд харагддаг. Бид нар бас шууд мэдээж хардаг учраас оёлын дундуур би яг сая бүдүүлэг л алдаа гаргалаа. За өөрийн нэрийн дотрыг бас хийлгсэн. Тэгэхээр биеийн дэвтэйхэн хөлс шингээдэг, амьсгалдаг ийм цэцэглэн урлагийн доогоо бүхий дотраараа бас доторлдгоороо бас онцлог бөгөөд давуу талтай. Ер нь нэг л брэнд бүтээй гэж бодож байгаа учраас бүх зүйлийг дэлхийн стандартын брэнд бүтээгчид юу юундаар яаж анхаард юм бэ гэдгийг анзаарч харж судалж байгаа одоо жижигхэн ч гэсэн энэ урланда шингээх хийсэн. Монголд ийм хөөхөн бас урлан байд юм биш гэдгийг орж исэн хүн бүхэн бас мэдрээ гараасаа гэж боддог. Тэгээд энэ урлагийн логогоо ч гэсэн нэг том бишээр. Тэгтээ энэ цэцэглэн урлагаас хасан дээл байх нь штэ гэд харахаар бас энэ логогоо хүртэл хийдэг. За хүн дээр ажлуудыг яг хуваарлаад өгсөн. За тэгэхээр эмчдэг хүмүүсний эмжээрээ хийн наалт наадаг наалтанаа. За суулдаг хүмүүс нь суулалтаа хийн гэх мэтчлэн ийм ажлын хуваарлтууд маань. Тэгэхээр үзэгчид манаас анзаарч байгаа цэцэглэн урлагийн дээр маань зөвхөн дээлний яг одоо үйл ажиллагаанууд маань өрнөдөг байх нь байна. За мөн тэр гутал, бүс, малгай, эмэг тэдгээр маань бол бусад гадуур бол байрладаг байна. Энд бол бас дээл ойдог хэрнээ энд ирээд өнөөдөртөө суугаагүй бас дээлээд хүмүүс байна тэгтээ байна. Энэ манай нараа би бас энэ ягаанаар дээл хийж хүмүүссэн маш бас инхри зоны бас хөрхөн байгаа. За энэ урланг бол би ч уран бүтээлч юм учраас уран бүтээлээ маш анхаарлаа хандуулж явдаг. За урлагийн үйл ажиллагааг бүхэлд нь хариуцж явдаг хүн маань энэ товчаадаа сууж байна. За унагч. Миний яг төрсөн ихч уран туяа. Тэгээд энэ урлагийн бүх үйл ажиллагааг зохицуулаад, хянаад үйл ажиллагааг жигдүүлээд ингээд явдаг. За намайг уран туяа гэдэг. За одоо юм оих эхлэлийг маань одоо эмээ маань ээж маань тавьсан гэж боддог. Бид хоёр бага байхасаа л барбын товц игээл янз янзын давн нөөцөөр хувц хийж эхэлсэн. Өнөөдрийн бид хоёрын бас урлан нээх бас эхлэл бас байсан бахаа гэж боддгийг. Тэгээд дүүтэйгээ энэ урлан одоо нэгээд урлан нээ гэдэг санааг бол нэлээд олон жил ярьж байгаад тэгээд нээжээлээ. Ер нь бол Монгол дээл хувцсыг одоо хүн бүхэн хэрэгэлдэг өмсдөг байгаасай гэдэг үднэс би ер нь дээлийг сэтгэл гаргаж одоо ихийг хичээдэг. Тэгээд дүүтэйгээ одоо энэ урлангаа нээгээд үйл ажиллагаагаа явуулж байгаа та туйлын баяртай байдаг.
Ерөөсөө юм оюун бүтээл бүтээн гэдэг бол гарын ур, нүдний ур, сэтгэлийн ур, гурван ур нийлж ээж бүтдэг. Тийм учраас урлангийнхаа бүтээлчдийг би маш сайхан сэтгэлтэй байгаарай, хамт олонж байгаарай. Тэгээд альва асуудал одоо мэдээч хүлэмжээр үлдэн янз янзын асуудал үүсэх юм бол шийдвэрлэж болохоор асуудлууд шийдвэрлээд за зарим асуудлыг бас юу гэдэг ажил дээрээ одоо маш сайхан энергитэй бие биентэйгээ эвтэй байх нь чухал шүү гэж чухалчилж бас хэлж заалтаа. Тэгэхээр манай урлагийн явах юм бол маш их халуун дулаан амьсгалтай сайхан байдаг. Би бол зарин ирж хаяа нэг ганц нэг тавч шилб хадах ганц нэг деталь нэг оюутлын машины ард сууж нэг хямраас иргэд шүү. Цэцэглэн урлан үлдээ өв. Тавтай морилно. Үлзэглэлийн бүтээлч монголчууд нэвтрүүлэг маань цэцэглэн урлан дээрээс үзэгч та бүхэнд үргэлжлэх хүрч байна. Тэгэхээр хоёулаа мэдээж уран бүтээлчгүй юм чи уран бүтээл тал руугаа нэг хэсэг бас яриа өрнүүлээ гэж бодлоо. Тэгэхээр сүүлийн үеийн хийгдэж байгаа уран бүтээл маань за мөн саяхан Монгол улсын гавьяаж бичгийн хэмээх эрхэм алдартай цолныхоо угаалгыг хийсэн. Тэгээд сошиал ертөнц хөгжгийн хажуугаар түүнээс бас мэдээлэл чамгүй авч байлаа. За Монгол улсын гавьяаж бичгийн хэмээх эрхэм цолоор өнгөрсөн 7 сард ингрэмэлалгасан. Тэгэхээр энэ одоо төрийн их хүндэтгэлийг хүндэтгэж хүлээж авах нь мөн энэ одоо хүндэтгэлийг цайлж хүлээж авах нь чухал гэж боддог. Тэгээд бодсон. Тэгээд саяхан одоо найраа хийсэн. Үнэхээр өргөн дэлгэр сайхан болсон. Ер нь бол яг уран бүтээлээ зөв, сайн, үр дүн нь өгөөж нь зөв байх тал дээр өргөж бодож уран бүтээлээ хийдэг. Түүнийхээ үр шимийг яг тэр найран дээрээс илүү их мэдэрсэн. Яг тэр олон хүний сэтгэлээс, тэр олон хүмүүсийн хандлагаас, тэр олон уран бүтээлчид намайг гэх сэтгэлээ яг илэрхийлэх боломж олдсон. Тийм сайхан найр болсон. Тэгээд тэндээс бас их урам зориг авсан гайхштай сайхан үдэш болсон. Энэхүү яг өнгийг барьж авч уран бүтээл төөрөвж байгаагийн гол онцлог нь юу вэ? Тэгээд таны яг үндсэн өөрийн дуучин гэдэг мэрэгчлэлтэй холбогдож байгаа яг тэр утга уян цаад нарийн учир нь юу вэ? Уртын дуучин хүн, ардын уран бүтээлч хүн гэхээр бүх зүйлээ мэддэг, мэдэрдэг байх нь чухал санагддаг. Тэгж учраас уран бүтээлдээ ч гэсэн аливаа дуу хоорынхаа үүссэн домог түүхийг ярьдаг, бас бичдэг, түүнийг дэлгэрүүлдэг байх нь чухал юм байна гэж боддог. За өмсөж байгаа түүнийг илэрхийлж байгаа илэрхийлэмж маань дуу аваагаар болон биеийн хэлэмжээр илэрхийлэгдэж байдаг. Тэгэхээр биеийн хэлэмжээр бол маш их хүмүүс хүлээж авч ямар сайндаа нарантуул зах дээр зогсдог торгоны нэг таньдаг ихч байна. Энэ жил наадмаар ямар торго хүмүүс гэж нэртгээ өнгөө хэлчихэрэй гэж яах вэ? Тэгэхээр тэгэж бас хүмүүс намайг анзаардаг юм байна гэж ойлгосон. Монгол готл хийдэг гэдэг нэг ах. Би тэр хүнийг юу гэдгийг мэдэхгүй зогсож байсан чинь нэг ах ирээд чамд маш их баярлалаа гэдэг чинь тэгэхээр яагаад надад баярлаа гэж байгаа юм болоо. Өө за яа сайхаа гэсэн чинь манайх гэр бүлээрээ Монгол готл хийдэг юм аа. Тэгээд чамайг Монгол готл өмснөөс хойш эмэгтэйчүүд маань тэр ялангуяа Монгол готлыг маш их сонирхдаг болсон.
бидний одоо энэ үйлдвэрлэлд гэр ахуйн үйлдвэрлэлд маань маш их агц дэвшилтэй байгаа шүү. Чамд маш их баярлалаа гэж хэлж ирсэн. Тэр хүний үгийг сонсоод би чинь зөвхөн өөрөө өмсөөгүй юм байна. Намайг бас хардаг олон хүмүүс байдаг юм байна. Даан дур байдаг хүмүүс байдаг юм байна. Энэ хүмүүст би бас үлгэрлэх ёстой юм байна. Энэ бол миний үүрэг юм байна гэдгийг ухамсарласан. Цаашдаа ер нь цэцэглэн урлангийн юм аа. Гол зорилго нь юу вэ? Дэлхийд гарах байдаг юм уу? За эсвэл өдөр тутамдаа Монгол хэв шинж үндэсний хувьцаа өмсөөрөө зорилготой юу? Мэдээж монголчууд маань өөрсдөө Монгол дэл хувьцаа өмсдөг байж дараа нь бусад хүмүүс бидний дуурайж өмсөж хэрэглэх. Энэ бол ерөөсөө хууль. Тэгэхээр бид өөрсдөө өдөр тутамдаа өмсдөг байх нь чухал. Эдийн засгийг солонгоруулж ээж тэр бол хүчтэй эдийн засаг болно гэж үздэг штеп. Тэгэхээр солонгоруулна гэхээр талбар дээр тий олон төрөл дээр эдийн засаг өсөлттэй байх хэрэгтэй гэдэг тий. Тэрнтэй адилхан Монгол дээл хувцсан үндэсний өв соёлыг олон салбарт олон өнцгөр өмсөж хэрэглэж байх тусмал тэр батбах байгааг хэрэглэх тусмал батбах байгаагаа илүү тунхаглаж яадаг зорилгоо гэж боддог. Манай урлангийн таних тэмдэг дээр ч илэрхийлэгддэг. Бид өөрсдөө бүгдийг сурч мэдээд бид өөрсдөө өв соёлоо судалж сурч мэдээд бусдад эргүүлэн түгээх энэ манай урлангийнхны зорилго. Альва зүйл бас ураа үг гэдэг бол түүндээ багтаж үйл ажиллагаагаа явуулдаг чухал санагддаг. Тийм ч учраас цэцэглэн урлангийн маань ураа үрдэн үлдээх өв гэсэн ураатай. Тэгэхээр үрдээ би ийм зүйлийг үлдээж болох уу гэдгийг үргэлж бодож хийдэг. Үндэсний өв соёл хөгжил дэвшлиг эрхэмлэгчүүл зээл бүтээлч монголчууд нэвтрүүлэг маань Монгол улсын гавьяач жүжигчин Бацэцэглэн дуучны цэцэглэн урлан дээрээс үзэгч та бүхэндээ хүрлээ. Тэгээд урилгын маань хүлээн авсан. Чамдаа маш их баярлалаа. Урлагийн өндөр амжилтыг хүсье. За маш их баярлалаа.